Та бүхэндээ гигийн өдрийн мэндийг хүргэе. 2026 оны 2 сарын 9 буюу даваа гарагийн 6-гаа одоо та бүхэндээ хүргэх гэж байна. За тэгэхээр та нарынхаа өмнө даваа гарагийнхаа тэнгэрийн зургийг дэлгээ тавьсан байна. За сар маань иргэшээж байгаа өдөр одоо энэ ахгүй юу сар маань тийм ээ иргэшээж байгаа. Иргэшээж байгаа энэ өдөр сар маань өөрөө хилэнцгийн ордоос маш сайхан энергийг одоо бидний бархас байдгарыг руу одоо илгээсэн байгаа. За тэгээ бархас байдгарыг маань болохоор биднэрт юу өгдөг вэ гэхээр аюу тийм урт удаан хугацааны аз жаргал маш их сайхан өргөн мэдлэг тэлэлт тийм үү. Тэгээд хайр газар руу зочлох, явах өшөө дээрээс нь хамгийн сайхан зүйл гэвэл азийн юм энерги байдаг. За гэхдээ одоо энэ мэлхийн ордод байгаа учраас энэ цаавар юу хэлж гэнэ вэ гэхээр бид нар өөрсдийнхөө орон гэрээ те илүү их харж хандаж халамжлах юм бол илүү их өгөөжтэй байх болно. Хоёрдугаарт бидний одоо даалт мэдрэмж тийм үү? Даалт мэдрэмжтэй холбоотойгоор Нирваныгийн байдлаар усан засал хийх юм бол бас их сайн үр дүнтэй гэдэг ийм мэдээллүүдийг одоо харуулж байна. Тэгэд анхаарах ёстой зүйл юу байна вэ гэхээр одоо сармай нэгэн хилэнцгийн ордод байгаад гэхдээ одоо нартайгаа юм зөрчлийн холбоос үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээ нар маань ингээд хумхын ордонд байхаараа яадгүй гэхээр нарын маань өөрийнх нь энергийг дарах гад байдгийг. Тэгэхээр би ингэмээр байна гэхээр тэр эрчмийг цаанаас нь дарах бүрэн боломжтой. Тэгээ цаанаас нь дарж байгаа зүйл нь өөрийн чинь эсрэг хөөстэй хүн байх бүрэн боломжтой. Ийм энерги хаялж байгаа өдөр байгаа. За тэгээ мэдээж энэ хэрэг одоо энэ бас нэг энерги ингээд харуулж байна. Ямар энерги харуулж байна вэ гэхээр одоо бид нар Ярваныгийн зүйл маш удаан болж ийн эсвэл айгу хурдан болж ийн ингээд жоох ингээд таагүй санагдах юм бол энэ бүх зүйл цаанаасаа л болж байгаа. Бид нар цаанаас энэ болж байгаа үйл явцыг харин ч аз завшаан байна гэд атгах хэрэгтэй гэдэг одоо ийм гоё мэдээллүүдийг өгж байгаа юм өдөр байгаа учраас цөмөрөө одоо иймэрхүү зүйлүүдээс анхааруулжтай байвал тэмтэн болов гэж бодож байна. За хэрвээ тэгээд илүү дэлгэрэнгүй нарийн мэдээлэл зөвлөгөөг авахыг хүсэх юм бол миний Instagram хаягаар холбогдоод мэдээлэл аваад өглөө олгон эсвэл оройдоо ч юм уу те хаалттай сторийг хүлээж авах ийм боломжтой байдаг байгаа шүү. За ингээд бүгдээр нь сайн сайхныг хүсье. Астрол болон байла. Баярлалаа. Түр баярлалаа.